Midnight Song үзүүлж байна. (1967) Зөвлөлт холбоот улсад Октябрийн хувьсгалын 50 жилийн тохиож байлаа. Энэ цаг үед Зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улс хоёрын дунд өрнөсөн хүйтэн дайны нөлөөгөөр сансрын орон зайг эзэмшихийн тулд өөр хоорондоо эд өрсөлдөж байжээ. Зөвлөлтүүд 50 жилийн ойн баяртаа зориулан сансар судлалын салбар тэргүүлэгч гэдгээ олон нийтэд зарлах гэж ихээхэн хүчин чармаалт гаргаж ажиллаж байв. Хэдийгээр Зөвлөлт холбоот улс 1961 онд Юрий Гагариныг анх сансарт нисгэж дэлхийн төвхөнд тэмдэглэгдэн үлдсэн ч тэднээс удалгүй нэг сарын дараагаар НАСА Алан Шепардыг сансарт нисгэж зогсохгүй тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди тун удахгүй Америкчууд саран дээр хөл тавих болно хэмээн мэдээлэл хийсэн байна. Энэ нь Зөвлөлт холбоот улсад ихээхэн дарамтуулж Америкаас өрсөж шинэ амжилт тогтоохын тулд тэдний нислэг бүр маш чухал ач холбогдолтой байжээ. Тэд сансар судлалд олсон амжилт бүрээ баттгаж аажмаар богино хугацаанд саран дээр хөл тавих нь зөвлөлтийн нэн тэргүүний зорилт болон хувирчээ. Ийхүү Америкийн нэгдсэн улс Зөвлөлт холбоот улс хоёрын хооронд өрнөсөн сансрын орон зайд хуралдаан эд хүчээ авч байх үеэр буюу 1967 оны 4-р сарын 23-ны тэг 4 цагт дэлхийн орчмын тойрог замд Союзныг сансрын хөлгийг хөргөснийг Зөвлөлтийн Правда сонины эхний нүрнээс дэлхийн нийт олж мэдсэн байна. Союзныг хөлгийн бүхээгт 40 настай коммунист Зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгч Владимир Комаров байлаа. Комаров энэ үйл явдлаас 3 жилийн өмнө Константин болон Игорь нарын хамт дэлхийг 16 удаа амжилттай тойрч их дэлхийд эсэм мэнд бууснаар Зөвлөлт холбоот улсын баатар цол хүртсэн ариун туршлагатай сансрын нисгчүүлээ. Гэвч сансар төрсөн Союзны хөлгийн талаар харамсалтай мэдээ ердөө маргааш өглөөнөөс эхлэн Зөвлөлт холбоот улсын баатар Владимир Комаровыг нас барсан тухай мэдээлж зургийг нь гашуудлын байдалтай нийтлэв. Тухайн Зөвлөлтийн сансар судлалын хүрээлэнгийн мэдээлснээр их газараас 7000 м-ийн өндөрт шүхрийн оосор орооцсноос болж хөлөг асар хурдтайгаар дэлхийд унаж дэлбэрсэн. Түүний цаг бүсийн үхэл Зөвлөлтийн ард түмэн тохиосон том гар зүм гэжээ. Энэ эмгэнэлт явдлын тухай албаныхан үүнээс өөр тайлбар хийгээгүй байна. Зөвлөлт холбоот улсын баатарын хувьд Комаровын ширлийг Кремлийн хаананд нутаглуулв. Нисгэг чийгээд сансрын бөөгч төхөөрөмжнөөс ердөө үнсэл үлдсэн ба үүнийг харуулсан зургийг тухайн үеийн сонин хэвлэлүүд нийтлэж байжээ. Союзны хөлөгт яг юу болсон талаарх амд амьдсан янз бүрийн тамгалал байдаг. Эдгээрээс Зөвлөлтийн сансар судлалын эрдэмтэн болоод өв төсөл дээр гар бие ажиллаж байсан мэргэжилтнүүдийн Зөвлөлт холбоот улс социалист систем задран унсны дараагаар сонин хэмлэл болоод телевизэд өгч байсан нууц архивыг та бүхэндээ хүргэе. Союзныг сансрын хөтөлбөрийн өдөрлөгч Василий Мишин Октябрийн ялалтын 50 жилийн он баярт дамжиж саранд хүрэх боломжгүй гэдгийг намын төв оронд ажлын тайлан мэдээгээ тухай бүртээ хүргүүлж байсан байна. Гэвч тухайн үеийн Зөвлөлтийн нам засаг ямар ч аргаар хамаагүй саранд хүрэх хөтөлбөрөө үргэлжлүүлж зорьсон ажлаа хугацаанд биелүүлэхийг хатуу шаардсан байна. Ерөнхийдөө социализмын үед намаас тушаал гаргасан л бол үг дуугүй биелүүлэх үүрэг хүлээдэг байлаа. Ийхүү намын тушаалаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндхэн шийдвэртэй тулгарсан бөгөөд яг үнэндээ соёл сүлгийг хөрөх туршилтын явцад хэд хэдэн удаа алдаа гарч нислэг тухай бүртээ бүтлгүүдж байжээ. Өөрөөр хэлбэл энэ хөлгөөр сансарт амжилттай хөөрлөө гэж бодоход буцаад их дэлхийд эсэм мэнд газардах магадлал бараг байхгүй гэдгийг энэ хөтөлбөрт ажиллаж байгаа эрдэмтэд болоод нисгэгч Комаров хүртэл өөрөө мэдэж байсан байгаа юм. Энэ төрлийн Союзныг сансрын хөтөлбөртэй холбоотой нууц мэдээллүүд бүр сүүлд нь социалист систем задран унснаас хойш олон нийтэд ил болж эхэлсэн байна. Союзны хөлгийг бүтээхэд гар бие оролцсон Зөвлөлтийн нэрд гарсан зохион бүтээгч сансраар хөөцөлдөх үйлсэд Зөвлөлт холбоот улс ямар ч үнээр хамаагүй Америкийн нэгдсэн улсыг төрүүлэх ёстой байлаа. Комаров тохиолдсон эмгэнэлт явдал бол манайхны алдаа байсан. Хөлгийг бид хэд яаж хөргсөн Союзыг яг цав найдвартай болсон туршиж үзэх цаг дэндүү тавьчуу байснаас болоод ийм харамсалтайгаа дууссандаа хөрхий гэж ярьцлага өгч байжээ. Мөн сансрын нисгэгч Комаров болон Юрий Гагарин надтай хамтдаа нэг албан зүтгэж байсан офицер хэлэхдээ Комаровтай нислэг болохоос 1 сарын өмнө уулзах үеэр тэр надад
би буцаж ирэхгүй гэсэн. Тэгээ чи нисгээс татгалзахгүй яасан. Тэгвэл миний оронд Гагариныг өхөл рүү явуучих гэдэг. Би Гагарин санаа тавих хэрэгтэй өстэй гэж нулимстай нүдэрээ над руу харж байсан. Одоо ч санаанаас гардгүй хэмээжээ. Комаров болон Гагарин нар маш сайн хамтран зүтгэгч төдийгүй найз нөхдийн чухал харилцаатай байжээ. Союзны хөлгийг осцсноос хагас жилийн дараа Юрий Гагарин Комсомолын үнэн сонинд ярьцлага өгөхдөө бид цаашид ажиллана, амьдрна. Бид эх орон нам засаг зөвлөлтийн ард түмний тушаалыг үг дугуй биелүүлнэ. Гэхдээ өөрийн хайрт найзынхаа өхөлд маш их харамсаж байгаагаа илэрхийлээд Комаровын өхлийн талаар улс орны хамгийн өндөр албан тушаалтандаа уулзах ёстой. Уулзах чаддгүй маа гэхэд тухайн үед Леонид Брежнев яг юу мэдэж байсныг асууж мэдэх болно. Юу хийхээ би мэднэ хэмээж. Үнэхээр яг уг ярилцлагын дараа Брежневтэй Гагарин уулзаж чадсан ч үүнээс үүдэлгүй. Дараа хавар нь 1968 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 34 хүн наснда учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан билээ. 1967 оны 4 дугаар сарын 23-ны тэр шөнө яг юу болов? Хэдийгээр энэ өдөр баяр багталтайгаар союзны хөлөг дэлхийгээс хөөрсөн боловч үнэн хэрэгтээ союзны хөлөг нарны замд орох үедээ л хөлгийн панел нэгдээгүйгээс хүч хүрэлцэхгүй болж нисгэгч Комаровын амнаас аюулд учирсан байна. Түүн зөвхөн шаардлагатай системийг үлдээж бусад бүх удирдлагуудыг унтраах үүргийг дэлхийгээс өгсөн байна. Ингээд Чүвэ дэлхийг 13 тойрсны дараагаар агаар мандалд автоматар оруулах системд нь бас доголдол гарч гар жолоодлого хийхээс өөр аргагүй төржээ. Энэ нь байж болох хамгийн муу сонголт бөгөөд нисгэгчдийн хийдэг сүүлчийн найдвар юм. Учир нь нисгэгч агаар мандалд хэд хурц өнцгөр орвол шатаж өгнө. Эсвэл хэд бага өнцгөр орвол дэлхийн мөнхийн дагуу улан хувирах нэг уртай байжээ. Яг энэ үед л албаныхан Комаровын эхнэрийг салхаас гүйцэтгүүлэхээр нислэгийн төв удирдлага дээр дуудаж ирүүлсэн байна. Удалгүй нисгэгч Комаров өөрийгөө туршлагатай чадварлаг нэгэн болохоо харуулж хөлгөө гар жолоодлогоор тохиромжтой өнцгөр амжилттай оруулсан боловч хувь тавилан нэгэнд Комаровт үхэл заачсан байж. Агаар мандлаас дэлхий рүү газардах үед эсрэг тэрэлтэд хөдөлгүүр буюу тоормс нь ажилласан боловч тэрэлтийн эсрэг төлөвлөдөг шөхрөн дэлгэдэхгүй ямби юм байж тарсан союз хөлгийг дэлхийгээс 7000 м-ийн өндөрөөс шууд унж устгахад хүргэжээ. Яг үнэндээ зөвхөн унаад ч дууссан юм биш. Хөлгөөс додарсан аюулгүй бүхээг дэлхийн мандалд газардах хүртэл маш их халалт үүсч нисгэгч капсул дотроо эцсийн амьсгал хураатлаа амьдараа тамийн галд шатсан юм. Зөвлөлт холбоот улсын ерөнхий сайд Косигин радио холбоогоор Комаровтай салах ёс гүйцэтгэн ярьж байх үедээ нулимс унгаад чи жинхэнэ баатар нам төр улс их орныхоо өмнө их ус бүтээл чамайг улс чинь хідээч мартахгүй хэмээж. Түүний хөлгийг ойрон бөөрөг мужаас олсон бөгөөд зөвлөлт холбоот улсын цэргийн өндөр албан тушаалтнууд болон эрдэмтдийн хамт онгоцны бүхээгийг нээж үзэхэд нисгэгчийн биенээс багшралтсан үнснээс өөр юу ч үлдээгүй байна. Тухайн зөвлөлтийн нам засаг энэ мэдээллийг маш нууцын зэрэглэлд байлгаж хавдарж байсан байна. Бодит байдал дээр Комаровын хөлөг дотроо амьдараа төрчиж удирдлагын станцтай холбогдож буй радио холбооны шугамыг Америкийн тусгай албад нууцаар чагнаж байсан байна. Энэ бичлэгт болсон үйл явдлын талаар тагнуулын тусгай ажилтан Винсли Пик хэлэхдээ Туркид байрлах радио тагнуулын баазад байхдаа Комаровын орилж хашгиран амь тэмцсэн дууг өөрийн биеэр сонссон. Сүүлийн хэдэн минут зүрх шимширмээр байсан. Комаров би өхмээргүй байна гэж хашгираад өөрийг нь аврах талаар ямар нэг юм хийхийг гуйгаад байсан. Бичлэгийн төгсгөл нисгэгч голоо тасартлаа хашгираад бичлэг дууссан. Түүнийг шатсан байх гэж би бодсон хэмээжээ.
Midnight Soup 2019 он.